Гэхдээ засгийн газрын 4 жилийн хөтөлбөр батлагдсан шүү дээ. Энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Тэгээ энэ оюун эрдэнэ засгийн газар бол олон мега төслүүд, олон ажлуудыг эхлүүлсэн. Зарим нь эхнээсээ үр дүнгээ өгж байна. Хил холболтын ажил эхэлсэн. Цаашдаа одоо эдийн засгийг тэлэхэд за эдийн засаг дүр өгөх олон одоо төслүүдийн үр шим бол ирээдүйн цагт бол гарна. Тийм учраас би өмнө нь ч байнга ороо чуулган дээр илэрхийлж ирсэн. Оюун эрдэнэ засгийн газрын хийж байгаа ажил, өнөөдрийн эхлүүлсэн алан ажил ирээдүйн цагт одоо мэдрэгдэнэ. Ирээдүйн цагт үр өгөөж өгнө. Ягаад гэвэл бид олон жил гацсан асуудлуудыг урагшлуулсан. Үүнд бол энэ зөвшөлтсөл, энэ хамтын ойлголцол, энэ кабинетийн зарчим, за одоо улс төрийн намуудын нэгдсэн байр суурь, намуудын мөрийн хөтөлбөрийн хамгийн сайн заалтууд буюу хамгийн сайн бичигдсэн зорилтуудыг нэгтгээд үйл ажиллагааны хөтөлбөр болгосон. Хамтарсан засгийн газрын. Тэгээ эннийхээ дагуу хөтөлбөр боловсруулагдсан. Тэгэхээр энэ хөтөлбөрийг аль ч засгийн газар барьж ажиллаад үр дүнд нь одоо хүргээсэй л гэж бодож байгаа. Тэрнээс биш өнөөдөр бол чинь төрийн ажил тасралтгүй л явах ёстой шүү дээ. Гацсан том төслүүдэд урагшлуулад ороход одоо гардчихсан намайг бол ашиглаж дуусаад одоо хэрэггүй гэдэг засаасаа гаргаж байгаа гэж ойлгож байна. Энэ бол хувь хүний байр суурь би энэ дэр илэрхийлэхгүй. Энэ бол Монгол Ардын нам багварлаа олонхоор шийдсэн асуудал. Тийм үү? Хариуцж ирсэн гэдэг утгаараа за ихтгэл хүлээлгээд бодлогоо үргэлжлүүлэх хичээ гэдэг ерхий сайдын одоо асуудал яригдвал та ямар байсан? Одоо хаанч тийм юм яригдаагүй шүү дээ. Тэгэхээр би одоо ёс зүйн хувьд нэг ийм алба ажил яриад байх нь надад зохимжгүй. Би ч одоо засгийн газрын галтгойг хариуцаад энэ өчтөр багварл боллоо одоо шөнө 3-4 цаг хүртэл хуралдлаа. Тэгээ өглөөний 9-өөс хойш энд ажиллаа хийж штэ. Төрийн ажил чинь тасралтгүй явах хэрэгтэй болохоос улс төрийн одоо тийм намын багварл оройтлоо гээд төрийн ажил гацаж болохгүй шүү дээ. Тэг өнөөдрөөс өглөөнөөс ахуулаад ажиллаа хийж. Та нар намайг бас ойлгоно. Би оюун эрдэнэ засгийн газрын хэрэглэхийн дарга. Тэгээ одоо би энд алба ажил яриад байх ийм ёс зүйд боломжгүй. Төлөлттэй байхад таны пэйж хуудсыг хакерсэн гэсэн энэ үнэ юм уу? Би ингэж ойлгосон. Тухайн үед олон улсын стандартын итгэмжлэн лаборатори байгуулах асуудлыг шийдвэрлүүлсэний дараа одоо албан ёсны пост оруулсан. Гэтэл постын гарчиг нь одоо зогсоолоо гэдэг ийм гарчигтай болсон байсан. Тэгээ янз бүрийн одоо халдлагад өртсөн байж болшгүйгээд холбогдох газруудаар нь одоо энийг сэргээсэн. Тийм л үйл явц болсон. Тэгэхээр одоо бид нар бол одоо мэдээлэлд дүн шинжилгээ хийж одоо шүүмжлэлээр хэцүүлнэ гэж ярьдагтай. Анализ хийж явахгүй бол мэдээлэл их тархдаг. Тэгээ үүн дээр үнэлт өгж явахгүй бол ялангуяа энэ өдрүүдэд бол бид анхааралтай бас асуудалд хандж явах ёстой шүү.